өглөө нэмээд та бүхэн сайхан амарцгаасан уу? Ганц хэм батчаа. 5 сарын 27 өнөөдөр Японд ажиллаад энэ одоо ажиллаж байгаа компанид баруун 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Нэг жил 10 сар юм уу? Тэгээд ажлаасаа гарах сүүлийн хэдэн хоногийн энэ өдрүүдийн нэг ирсэн байна. Сүүлийн хэдэн хоног ирсэн та бүхэндээ дуулахад таатай байна. Өнөөдрийн хийх зүйл бол Фужи бол та бүхэн бид бүхэн сайн мэддэг Японы дээвэр гэж ярьдаг. Дэлхийн дээвэр гэж ярьдаг зарим хүмүүс. Тийш очиж тийм барилгын дотор засаглахын тэгээд оройдоо нэг 6 мураа 7 молоо гэдэг байгаа. Өглөөний 6 цаг 30 минутаас босоод ажлын явцал дотор засал хийдэг хүмүүс бол мэддэг л үү. Одоо нураагаад байхгүй болсон ч юм уу эсвэл байгаа юм дээр шинээр ингэж нөгөө материалаа хийж ингэж шал хан таац тэгээ обоо дахин ингэж шинжилж барилгуудыг босгодог байгаа. За тэгээд аюулгүй Японд дахин нэг нартай өдөр ирлээ. Аюулгүй жиж сүүлүүд бодгоо болсон байгаа. Зарим аюултай үйлдэл хийдэг нөхдүүд энэ хорвоод их байдаг юм байна гэж ойлгосон. Тэгээд өөрийнхөө YouTube-ийн хуудсан дээр их нэг юм нэмье гэж бодоод ажлаасаа гараад нэг 7 хоног ч юм уу 14 хоног эсвэл 3 хоног ч юм уу кемпинг аяллаар зүгээр ганцаараа байсан хамаагүй явд юм уу гэсэн шийдвэр гаргасан баа. Сайхан Японы байгаль яг ингэ амьдарч байгаа эндхийн иргэд эндхийн соёл тийм ч бас яаж ажиллаж болохыг та бүхэнд үзүүлэе гэж бодсон байгаа. Мэдээж асуух хэрэгтэй зүйл байх юм бол хүснээр над руу бичээрэй. Би чадах нэгээрээ буцаа хариу бичгийг хичээнэ. Тэгээд бодохгүй аялалтаа чинээр ажлаас гарахад бас өөрхөн процесс доо. Тэр процесстэй бүгдийг ингэж явсныхаа хаач гэсэн үг юм болов гэж та бүхэндээ бодож байна. Тэгээд одоохондоо яг чадах зүйлүүд энэ хүртэл дуусъя. Ажил дээр би баг ирж байна. Өнөөдрийн кофег уугаад ажиллаа хийн дээ. Биш швэтэй нэг өдрийг өнгөрөөцгөөе.